Монгол улсын бүх одоо боомт газрууд одоогийн байдлаар ямар нэгэн хот сүрний зохион байгуулдаг байна. Замын үд алтан болдгийг тооцвол. Тэгвэл бид бүх боомт хотуудыг хүн амын тоо цаашид хөгжих тэр төлөвлөлтийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хот тосгоны зохион байгуулалтаар хөгжүүлэхээр шууд хот тосгон байгуулах юм тогтоолын төслийг хамтд нь оруулж байгаа. За түрүүн Дэлгэр сайхан сайдын мэдээлэл дурдгдсан Эрдэнэт дархан Багнуур Баганга улсын зэрэгэлтэй хот. За мөн үүнээс гадна цаашид 100 мянгаас дээш хүн амтай хотуудыг улсын зэрэгэлтэй хот. 30 мянгаас дээш хүн амтай хотуудыг орон нутгийн зэрэгэлтэй хот байхаар ингэж хуулийн төсөлд оруулж ирж байгаа. За зарим шинээр байгуулагдах хар өрн хотыг бас улсын зэрэгэлтэй хот гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүн амын тоонд хүрээгүй ч гэсэн төлөвлөлт нь цаашид одоо улсын зэрэгэлтэй байгаар төлөвлөгдсөн хотуудыг улсын зэрэгэлтэй хот гэж үзэж байгаа. За ингээ 30 мянгаас доош хүн амтай суурьшлыг тосгоны зохион байгуулалтаар хөгжүүлэхээр төлөвлөж байгаа.